Хуулийн төсөл боловсруулагчид өнөөдөр Эрдэмтэн судлаачдыг цуглуулж санал солилцож байгаамаа. Эхлээд төслөө танилцуулж шинэ хуулийн орчин шаардлагатай болсон үндслэлээ тайлбарлалаа. Монгол хэл бүдгэрч эхлэхдээ зэрэгцээд монгол сэтгэлгээ устдаг учраас хуулиар зохицуулалт хийж хамгаалах, өвлүүлэх асуудлыг нарийн тогтоох хэрэгтэй гэж гишүүд үзэж байна. Төрийн албанд ажиллаж байгаа эрх мэдэлтэн албан бичиг төлөвлөж чадалгүй. Халтар хултар төлөвлөлөө гэхэд үгсгийн алдаатай бичдэг гэд хүнд хэлэхэд ичмээр үйлдэл их болсон. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл их хилээ буруу ашиглаж, хөл толгойгүй гадаад үг өгүүлбэр ашиглаж байгаа нь жирийн иргэд өсвөр насныханд хамгийн буруу үлгэр дуурайлуулж байна гэж үзлээ. Үүнээс гадна ерөнхий боловсролын сургууль бүр бараг өөрийн гэсэн сурах хүчтэй болж, багш бүхэн өөрийн арга барилаар буруу зөрүү хичээл зааж байгаагч энд шүүмжилж байна. Маргаан үүсгэсэн сэдвэр шийдвэр гаргах гээд толь бичиг сөхөхөөр хэд хэдэн янзаар бичсэн байдаг учраас энэ бүхэнд зохицуултыг шаардлага үүссэн байна. Нэгдмэл, нэг ойлголт, нэг арга барил хамгаалах, хариуцлага тооцох гээд цогц байдлаар энэ хуулийн төслийг боловсруулсан гэлээ. За бичиг үсгийг сонгоо эргэлэх гэсэн заалт бол хамгийн эмзэг, хамгийн хэцүү үсэг нэ гэдэгтээ би бол санал нэг байна. Үнэхээр би хувьдаа та асууж ин би хувьдаа бол Монгол улс тийм ч одоо их хойшлуулахгүйгээр ер нь аль болохоор эрт Монгол одоо бичгтээ шилжих ёстой л гэж байна. Ер нь одоо энэ Монгол хүмүүсийн хэлэндээ хандж байгаа хандлагыг л ихэд өөрчлөх хэрэгтэй юм шиг байна. Яагаад гэвэл одоо бид нар мэдж байгаа одоо бид ямар ч эцэг их хүүхэдтэй энэ хүү одоо тоогондоо сайн байх хэрэгтэй шүү. Тоогоо сайн бод. За эсвэл одоо англи хэлнийхээ хичээлийг анхаараа гэдэг болохоос биш их хэл одоо хамгийн чухал юм а гэдэг тэр ойлголтыг өнөөдөр бол сууж чадаагүй байна. Энэ хэлний хуулийн хэрэгжилтэнд ойрын дундын холын бас 3 цаг хугацаа өгвөл үйл хэрэг тодорхой болох уу. За хэлийг хамгийн их хөгжүүлдэг, хамгийн их бодролдог газар бол хэвлэл мэдээлэл энэ радио зурагт байгаа. Тэгэхээр эднтэй холбоотой асуудлыг бас энэ лүү оруулж болох уу? Хэвлэл мэдээллийн асуудлыг бол таны хэлснээр энд одоо нэлээд онцолж оруулсан байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад өөрөг хүлээлгэсэн. Өөрөг хүлээлгэхдээ бол хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ дүрмийг бол дагаж мөрдөнө. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ажилтнуудад тавих шалгууртаа энэ бичиг үсгийн дүрмийн чадварыг харгалзна гэсэн юм заалтууд байгаа. Тэгээд хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ дүрмийг энэ хуулийг яаж дагаж мөрдөж байна гэдэгт нь хяналт тавих механизмыг бас хуульд оруулж байгаа. Монгол Улсын их хурл 2003 онд төрийн албан ёсны хэлний тухай хуулийг батлан гаргасан байдаг. Монгол хэлний тухай хуулийг их хурл удахгүй өргөн барих өгөөд хаврын чуулганаар хэлэлцэнэ гэж гишүүд тооцоолжээ. Хэрвээ хуулийг баталчих юм бол өмнөх хууль хөвчөнгөд тооцогдно. Гэхдээ Монгол хэлний тухай хуулинд өмнөх хуулиас авсан зүйл заалт олон байгаа гинэ. Өөрөөр хэлэх юм бол залхамж чанартай гэсэн ойлголт юм а. Мэдээллийг шинэ 2 бацанаар бэлтгэлээ. За дээрээс нь одоо нэр томьёоны гол юмуд